Цагаас лагаар суулгасан бол 3 өдөр нь одоо баг болгож суулгадаг. Энэ болохоор хүүхдүүдийг нөгөө нэг яг нэг байранд суулгаж тогтоохгүйгээр олон тийшээ олон хүнтэй харилцаж одоо яриагаа сайжруулж хичээл дундуур тийм одоо айгуу тийм чанартай юм авчирдаг багш нар. Тэгээд одоо ямар нэгэн цаас авах юм бол тэр нь тийм гар харцтай харж юм уу тэр үрдүү одоо аюул мөрчтэй хүний мэдлэгийг дэвшлүүлэх юмнууд аюул их байдаг гэсэн. Ер нь бол багш нар аюул гоё заадаг. Тэгээд яг нэг багш ингээ байнга ороод нэг тийм нуршсан биш. Тэгээд олон төрлийн багш зэрэг ээлжиж ороод тэгээд яг ингээ багш өөрөө ярихаасаа гадна номын сонсох тасгалуудыг хийлгэж тэгээд бидний хооронд нь ярилцуулж ярианы чадварыг дээшлүүлдэг. Тэгээд бичих чадварыг ч ерөнхийдөө аюул тал талаас нь илүү дээшлүүлэхийг илүү эрмэлзэж байгаа юм санагдсан. Багш нар амин хөлгөмөр гэсэн бичиж заадаг. Тэгээд амар уйлтай сонирхолтой зүйл. Жишээ нь хөгшин багш нэг амин гүйж яриагаал энийгээл очиод амар яаддаг. Анх сургууль тохиол үзэн тэгээд энэ болохоор одоо 12 удаа хичээл сууж үзэн тэгээд сэтгэлийн үйл бусад сургуулийн төгөөс сурагчтайгаа илүү ойр тутмын тэгээд монголоор биш дандаа японоор ярьдаг. Тийм болохоор сурж байгаа сурагчдын ярианы зүйл сайжирдаг. Тэгээд сурагчтайгаа аюу чөлөөтэй байдаг учраас сурагчдын тэгж багш нараас айж юмэхгүй чөлөөтэй байдаг. Тэгээд энэ болохоор Монгол Японы төгөөс сайн чанар гэж бодож байгаа. Тэгээд хаалт байсан баярлаа. Ээний төвшөнд нь 3 сар суралцаад тэгээд дараагийн төвшөнд орсон шалтгаан нь болохоор ганцхан энэ төвөөс гадна би зөндөө олон хэлний сургалтуудыг судалж үзсэн. Тэгээд юугаараа давуу талтай байсан бэ гэхээр нэг сургалтын материал нь айгүй эмх цэцтэй. Зөвхөн хэлний суралцаас гадна Япон соёлтой танилцдаг. Юу нь хамгийн их таалагдсан бэ гэхээр кендо гэдэг чаддаг болсон зүйлсээ бичээд бас чаддгүй ойлгохгүй байгаа зүйлсээ багш нартаа бичиж явуулаад багш нарын хуцаагаас тэгж ингээд коммент бичиж явуулдаг. Тэр нь болохоор айгүй давуу талтай. Тэгээд энэ хамрын сургалт ингээд 3 сарын дараа 5 сар өнгөрөөд дуусна. Гэхдээ 9 сарын бас агсан шатанд би дахиад суралцах болтой баярлалаа. Сайн бацгаана уу, намайг Атхан Зай гэдэг. Мөсийн 3 дахь курсын эцгийн багш. Сайн байна уу, намайг их цэцэрлэдэг. Мөсийн бизнесийн сургуулийн 2 дугаар курсын. Анх Монгол Японы төвд 1 жилийн өмнөөс эхэлж сургалтын төв сууж эхэлсэн. Тэгээ сурах арга барил тэгээ багш нар нь яг сурагчтайгаа тулж харцдаг. Тийм учраас Японыг бол маш сонирхолтой аргаар үр дүнтэйгээр суралцдаг. Тэгээд миний хувьд гэх юм бол одоогоор Японы номыг бол нэг тийм сайн биш ч гэсэн өөрийнхөө хувьд бол тодорхой хэмжээнд уншиж чаддаг болсон. Бас Японы нэвтрүүлэг аним зэргийг бол бас үзээд ойлгодог болсон. Тийм учраас сургалтанд сууснаар бол одоо өөрийнхөө хүсчээсэн хэмжээнд бол яг хүрч чадна гэдгийг бол баттай хэлж байна. Тийм учраас энэ сургалтанд та бүхнийг сураасаа ээж хүсэж байна. За миний хувьд бол би бас яваад 1 жил болж байгаа. Тэгээд цагтсыг 2, тэгээд ханцныг одоо ингээд цагт 3-д явж байгаа. Аргуудын номын хувьд бол маш сайн ном байгаа. Яг шууд одоо энэ Монгол Японы төвөөс төгсөөд гарахад шууд амьдралтаа хэрэгжиж болохоор маш олон зүйлсүүдийг зааж өгдөг байгаа. Зөвхөн ном дээр хийгээл сураад зогсохгүй амьдралд хэрэглэхээр маш амар хэлбэр болгож зааж өгдөг байгаа. Багш нар ч гэсэн маш сайн багш нар. このコースで日本語の勉強をしてからいろいろなことをしていました。そしてこのコースの気に入ることは先生が優しくてそして教える方はいいと思いました。
そしていろいろのルールをどうやって使いますかってよくおっしゃいました。そして日本語で上手になるために自分で頑張ります。はい、ありがとうございます。はい、こんにちは。私にとって本当に日本モンゴルコースに勉強していることで本当に嬉しいです。前は日本語あんまり使ってないし、なんかちょっと忘れていたから、で今このコースに勉強したらもっと上手になりますと思っています。本当に教え方と先生たちもこの使っている本も本当にいいです。でもまた日本の文化によく勉強してますから本当に嬉しいです。また日本語を勉強している人たちがこの日本モンゴルセンターのコースに必ずぜひお越しください。本当にいいです。ありがとうございます。Японы төвд зургаадаа 3 жил болж байна. Тэгээд хамгийн анх зах сургалт 2-оос эхлээд сураад хамгийн анх сурснаас сонирхолтой хөгжилтэй санагдаад тэгээд үргэлжлүүлж сураад зах сургал 3, 4, 5 одоо 5-д явж байгаа. Тэгээд санд 2, 3-д явсан байна. Японд мангака болсон гэж хэлээ. Тэгээд Японд Японд хичээлж гэлсэн. Тэгээд сонирхолтой хөгжилтэй тэгээд хүмүүсийг суралцаарай л гэж хэлээ. And I can hear you sing, thankful for all the gifts that spring will bring. Celebrate. それじゃあビジネス日本語講座、というのを、私中村がやらさせていただいておりますけれども、ちょっとね、このビジネス日本語講座を受けての感想っていうか、面白いとか面白くないとか。ためになってるとか、ためにならへんなとか、そういうことを、モンゴル語でもうちょっとね、ちょっと紹介してもらえますか。生徒のさやらさん。はい。За би бизнес Япон хэлний сургалтын дээр яг бизнес хэрэглэх Япон хэлний үг хэллэг бас орж ирсэн. Гэхдээ энэ бас нэг давуу тал нь зөвхөн Япон үг хэллэг чиглэлээс гадна Япон бизнесийн сургал яг өнөөдөр хичээл Японы кайзен сайжруулалтын талаар хэлээр өгөх мэдээлэл болж авсан. Тэгээд зөвхөн тэр мэдлэгээр хамгийн гол нь одоо өөрийнхөө байгууллагыг хөгжүүлж болохгүй жишээн дээр тайлбарч байгаа маш их үзэж ойлгох хэрэгтэй. Тэгээд бас манай багшийн нэг онцлог бид нэрийг ууд авахгүй маш их гол сонирхолтой заадаг болохоор хичээлийн цаг маань маш хурдан болж байгаа их сонирхолтой. そうですね。でもね、なんかちょっとね、日本語を教えてるかっていうとね、なんかちょっと不安になる時もあって、なんかこれビジネス講座だったじゃないのみたいな感じになっちゃうんでね、なるべく日本語講座になるようには心がけてはいるんですけれども、じゃあ次準備が。で、最悪最後3回しかもた。いっぱいした話をまたからとして、ビジネスに来た、이게 되게 선택다 하면서 말씀 좀 하셨죠. 되게 бас адам의 суралцагчид яг юу хүсэж байгаа юм заа. Тэрийг төлөвлөгөөнд оруулаад явна гэдэг юм шиг хэлж байгаа. Миний хувьд болохоор Японы хэлний хүндэтгэлийн үг хэлээ. Одоо бизнесийн байгууллагч юм тийм газар хэрэглэгддэг үг хэлээд сурах тийм сонирхолтой хүндэтгэлийн сонхийг өгсөн. Тэрийг маань яг хүлээж аваад одамэд маягаар дараа хичээлдээ оруулах гэж байгаа юм.そうですね。一般的にね、よくあるビジネス日本語講座にしたくないと思ってて、ここでしか学べない授業っていうのを心がけてて、で、皆さんがね、ちゃんとメールかけてんだったらメールなんか教えなくてもいいと思ったし、ちゃんとね、履歴書とかが書けてるんだったら履歴書なんかこう教えなくてもいいと思ったし、なるべくね、皆さんの希望に合った皆様のニーズに合わせたですね、授業をしようというふうに心がけておりますので、よろしくお願いします。じゃあ、サルタンです。BS хашманы Японы хэлний хичээлээ зааж байгаа боловч бас би төлөө давхраас бизнесийн хэлийг бас
төсөөлөн зохицох хэмжээгээр багш маань ингээс гаргаад монгол хэлээрээ бол ингэж одоо бууж авч үлдэх юм байна гэдэг тавраас биднэрт монгол хэлний хайцуулт хичээл болж байгаа. Маш их баярлалаа. Бидний өөрийнхөө маш өөрчлөлт хичээл. そうですね、日本語でモンゴル語に訳するって結構難しい場合とかがあって、例えば在庫とかね、今日も出ましたけど在庫とか、例えば鮮度管理とかっていうのをどういうふうに訳そうかとかっていうのは、僕もねすごく今勉強させてもらってて、これだけね、20人の出席者がいるんで、その人たちのねいろいろ知恵とか知識とかを出していただいて、で実際にね使える日本語というかで、日本語を翻訳するときにちゃんとモンゴル語でねニュアンスまでねちゃんと伝えられるかどうかっていうところをね大事にしたいかなというふうに思ってます。なんとかそういった形で皆さんのビジネススキルも上げつつ日本語のスキルも上げるという授業にしたいと思って頑張ってますので、ぜひよろしくご参加ください。日本語を今までは勉強してきたんですけれども、教えたことはないんですね。で教える時は、どうやって教えた方がいいかというその方法を学ぶために、参加しました。で、このコースに参加している人たちは、8人くらいいるんですけれども、やっぱり毎週の1回、授業やるんですけれども、その時1人ずつ、模擬授業30分くらいやって、その模擬授業の感想を参加者たちから聞いて、じゃあ何が悪かったか何が良かったかっていう感想も聞いて、自分のその教える方法を改善することができます。それがすごい良かったと思います。今回この講座を受けた一つの理由が、モンゴルに私来て半年経ちますけども、いろんな方々が日本語を通して勉強しているというそのお手伝いがしたくて受けました。一番の私の目的は皆さんの日本語に対してのお手伝い、あと留学等に行かれる目標がある方、その方に対してのお手伝いができればとこの講座を受けてますので、皆さんもしよろしければお手伝いをさせていただきたいと思います。またこの講座、やっぱり楽しく、させていただいておりますので、皆さんもぜひこの講座に参加していただければと思います。よろしくお願いいたします。